энэ цагт шаазгай алтан улаасан дээр аятай сайхан амьдарч байжээ. Өндөртөө тэдэндээ төөлөөс айлтайсэн. Нэгэн өдөр зал чармаг гарч шаазгай хөө чи яасан олон хөрхөн өндөртөө юм бэ? Өндөрнөөс нэгийг өгөөч. Шаазгай хөө үгүй би өндөрнөөс өгөхгүй. Би тэдэндээ маш их хайртай. Юу гинэ чи? Тэгвэл би алсын газраас тоостаа тулан ирээ. Алтан улаасыг чинь хог мөргөөд хайртай өндөрнөөс чинь аваад явна да. Тэгтээ шаацсан да. Нэг өндгөө өгөөд явуулчих юм. Маргааш нь зал чармаг дахиад ирээ. Шаацгүй дахиад өндөрнөөс өгөөч. Үгүй та өчтөр авсан бистээ. Юу гинэ чи? Тэгвэл би алсын газраас тоостаа тулан ирээ. Алтан улаасыг чинь хог мөргөөд хайртай өндөрнөөс чинь аваад явна да. Тэгтээ шаацгаа айгаад дахиад өндөө өгөө явуулчих гинэ. Өдөр бүр зал чармаг ирсээр байгаад шаацгаагүй ганцхан өндөртөө үлдэж гинэ. Зал чармаг хизээрээ үлдсэн ганц үнийг минь ахвардаа гэд ойлцоод холон гүйж ирээд шаацгаагүй чи юунд ойлаа юу алаа зал чармаг өдөр бүр ирсээр байгаад би ганцхан өндөртөө үлдчихлээ. Тийм үү. Тэгвэл би нэг арга зааж өгье. Зал чармаг ирээд үлдсэн ганц өндгөө өг гэвэл өгөхгүй гээрээ. Алсын газраас тоос татуулан ирдэг туйлчин хаан байна. Алтан улаасыг чинь хуг мөрөгдөг эвэр чинь тавай гэж хэлээрээ гээд гүйгээд явчихжээ. Маргааш нь шаацгаа дахиад ирээ. Шаацгаа чи үлдсэн ганц өндгөө өгөндөө. Үгүй би өгөхгүй гэж зоригтойгоор хэлэхэд их дуурлаа. Чи юу гинэ? Тэгвэл би алсын газраас тоос татуулан ирээ. Алтан улаасыг чинь хуг мөргөөд үлдсэн ганц өндгийг чинь аваад явна да. Алсын газраас тоос татуулан ирдэг туйлчин хаан байна. Алтан улаасыг минь хуг мөргөдөг эвэрчин хаан байна. Их дуурлаа. Чамд энэ үгийг хэн зааж өгсөн? Чи чаазаа. Би бодол оров. Санаа төрөв. Үнийг их дуурлан улаас мостыг шогшгон тойроход шаацгаа хуайсан да. Хулган хийсээ. Хичээж гинэ. Чармаг хулганы хүлээж чад. Хулганаа. Хүлээгээрээ. Би хуянаас хураагаад завгүй байна. Ийм хөөрхөн дуу хоолойтой чинь өшөөний амар хөөрхөн байгаа болоо. Ийм хөөрхөн толгойтой чинь их би бүр хөөрхөн байгаа та. Тэгвэл бутгас гэж гараад ирсэн зал чармаг ганцхан хав гэж өгчиж нэ. Шаацгай хөө. Үнэг хичмэн. Өмөр гэж идэв. Өмхий байд юм. Ангар гэж идэв. Амттай байд юм шүү. Гэж хэлэхдээ зал чармаг. Ангар гэж итгэж амаа ангаатай хулган бултсрээд нөхрөөгөө орчиж гинэ. Ингээд ухаан тулганы ячаар шаацгай хөө. Үлдсэн ганц өндөртөөгөө үлдэж гинэ.